Сайн уу? Ано байна. Өнөөдөр хэдүүлээ iPhone 11-ийг unbox хийгээд үнэндээ жоохон мини ревюийн тухай ярилцах болно. Тэгэхээр надаар уцаа задлуулж байгаа энэ хүнд баярлалаа. За, уцаа онгоолгож үзье. Энэ бол өнгөрсөн 9-р сард худалдаанд гарсан iPhone 11 ногоон өнгөтэй 64 GB-ийн хэмжээтэй утас байгаа. Өөрийн худалдаалах хүн нь $699 эхэлж байгаа. Мэдээж татвар болон карбоны үнэлэл нэмэгдэж орж ирнэ. За, задлцгаая. Воо. Гой ногоонтой юм биш үү? iPhone 11 нь өнгөрсөн жил худалдаанд гарч исэн iPhone 10R загварын дараагийн хувилбар гэж явж байгаа. Гэхдээ нэрийг iPhone 11 болгож өөрчилсөн үндсэндээ Apple санал болгож байгаа ухаалаг гаргаснуудын үндсэн загвар нь энэ болж өгсөн гэж хэлж байна. Өмнөх iPhone 10-аас ялгаатай болсон нь хоёр гинзтэй болсон. Нэг нь бол энгийн линз, нөгөөх нь wide angle буюу өргөн дурангийн линзтэй. За iPhone-ийнхаа талаар ярихаас өмнө хайрсан дотор байгаа бусад зүйлсийг задлж үзье. Design by Apple гэсэн танилцуулга номных хэсэг нь байна. Hello гэсэн бичгтэй. Энэ дотроо номын танилцуулга, зүйтэй хэсэг нь, гарын авлага, тэгээд Apple-ийн логотой хоёр стикер. Дахиад цагаан өнгөтэй. Уг нь уцтайгаа адилхан ногоон өнгөтэй байсан бол амар зүй юм байх байсан тий. Гэтэ цагаан өнгөний стикер гаргаж ирж байна. За мөн түүнчлэн 5 вольтын цэнэглэгч адаптер нь орж ирж байгаа. Америкаас ихсэн учраас уртлынх нь хошуу нь бол Америкийн стандартаар хайрцагтаа багтсан байна. За мөн AirPods дагалдж байна. AirPods биш AirPods чихэнд ордог утастай чихвч нь чихвчний хошуу нь бол Lightning port-оор орж ирж байгаа. За тэгээд хугацаа цэнэглэхэд зориулсан USB-гээс Lightning port хүрэх 1 метрийн урттай холбогч нь байна. За хайрцаг дотор бол өөр зүйл байхгүй. Тэгэхээр iPhone 11-ийн хайрцаг дотроо Lightning холбогчтой AirPods дагалдуулж байгаа учраас хайрцаг дотроо адаптер бол байхгүй. 3.5 мм-ээс Lightning port руу шилжүүлэгч өмнөх хувилбаруудад бол дагалдаж ирж исэн бол энэ удаад iPhone 11-ээс бол тэрийгэ зогсоосон байна. Тэгэхээр хэрвээ iPhone 11 авах гэж байгаа бол тэрэнд үсгэсэн байгаа бэлдээрэй. За шинэ iPhone 11-ийн хувьд нийтдээ 6 өнгөний сонголтоо гарч ирж байгаа. Хар, ногоон, шар, чирнэлийн ягаан гэж хэлээд байгаа. Тэгэхээр бараг илүү лавандер өнгөтэй гэж хэлж болохоор улаан, тэгээд цагаан гэсэн 6 өнгөний сонголтоо гарч ирж байгаа. 64 GB, 128 GB, 256 GB гэсэн санах хойны сонголттой. За хэмжээний хувьд аваад үзэх юм бол дэлгэц нь бол 6.1 инчийн хэмжээтэй LCD дэлгэц гэж хэлж болно. Өөрөөсөө бол энийг Apple компани Liquid Retina гэж нэрлэдэг байгаа. Гэхдээ яг үүндээ зөвхөн ирмэгийг нэг тийм эвтэйхэн сарниулах боломжтой тийм LCD гэл Liquid Retina гэж нэрлэдэг байгаа. За хэмжээний хувьд бол iPhone 10R-аас бол ялгаагүй. За өндөр нь бол 150.9 мм, өргөн нь 75.7 мм, зарим гүн нь 8.3 мм-тэй болж ирсэн юм байна. Ингээд жигнээд үзэх юм бол жин нь харин 194 г. Тэгэхээр бусад утаснуудын харьцангуй хүнд гэж хэлж болно. iPhone-ны бусад өмнөх хувилбаруудаас арай хүнд, бас арай чуть том болсон. iPhone 11-тэй зэрэгцээд iPhone 11 Pro болон Pro Max гэсэн хувилбарууд гарч ирсэн. Хэмжээний хувьд бол энэ бол iPhone 11 Pro-гоос бол арай том. Үндсэндээ хоёр Pro загварынхаа хоёр хэмжээнийхээ голд нь бол байршиж байгаа. Хэрвээ шинээр iPhone авахар төлөвлөж байгаа мөн түнчлэн заавал өндөр үнэтэй утасыг авах сонирхолгүй байгаа бол iPhone 11 бол хамгийн зохимжтой утаснуудын нэг гэж хэлж болно. Учир нь 64 GB-ийн хэмжээтэй утасны эхлэх хүн бол $699 Америк-доллароос эхэлж байгаа нь өнгөрсөн жил бол Apple-ын гаргаж ирсэн утаснуудаас арай хямд үнээр бол эхэлж байгаа. Мөн түнчлэн $1000 хямдхан үнэтэй гэдэг утгаараа бас айгуу дэж хүн гэж хэлж болохоор байгаа юм. Цаашлаад iPhone 10R дээр байсан хамгийн том давуу тал бол iPhone 11 дээр бол үргэлж ирсэн юм байлээ. Тэр нь асар том цэнэглэр агуур. Энэ утсныг нэг цэнэглээд аваад гарсан болол тэр өдөртөө багтааж цэнэгийг нь бол дуусгана гэхэд бол амар хичээх шаардлагатай гэсэн байлээ. Тэгэхээр Apple өөрийнхөө вебсайтн дээр яг цэнэг агуурын багтаа хэмжээг бол миллиампераар бол тэр бол илэрхийлж тавиад байдаггүй. Гэхдээ ер нь үйлдвэрлэлийн систем болоод техникийн хангамжийн аль алийг компани өөрөө зохицуулдаг учраас энийг айгу өөрсдийн мэдлээр одоо хэдэн цаг ашиглаж гэдгийг тэгж нэрлэх боломжтой байдаг. Мэргэжлийн ревьюрууд одоо мэргэжлийн YouTube-рууд бусад Verge ч юм уу тэднийхний хэлж байгаагаар бол энэ хамгийн сайн давуу тал, хамгийн том давуу тал нь бол цэнэг агуурынх нь багтаамж болсон гэж үздэг юм байлаа. За мөн түүнчлэн iPhone-ы 10-ын одоо энэ hardware талаас буюу техник хангамж талаас нь ярил л да. iPhone 11
11 нь өөрөө артлын юм гялгар өнгийн шилтэй. А яг камерных нь энэ хэсэг нь matte буюу тийм гялгартуулаагүй одоо сайн харах юм бол энэ гялгар болоод энэ matte хэсэг бол аль аль нь зүгээр яг нэг шил нь үргэлжилсэн хэвээр байгаа гэдгийг анхаараарай. Яг тийм өөр бүтцтэй одоо эвлүүлсэн юм шиг мэд боловч сайн харах юм бол яг нэг шилнээс гаргаж авсан. Яг гоё цул бүтцтэй юм уу? Тэр даваад болж өгөх байх. Мэдээж iPhone 11 Pro болон Pro Max нь бол үндсэн бие энэ matte, яг камерных нь энэ хэсэг нь бол ийм гялгар болж өгсөн юм бэлээ. Эсрэгээрээ гэсэн. Гэтэ надад л энэ ногоон тэгээ артлын гялгар амар таалагдчихна. За дизайн дээр гарч ирсэн бас нэг том өөрчлөлт нь за томч гэжтэй яг зүгээр өөрчлөлт нь юу вэ гэхээр iPhone-ийн артлал дээр Apple-ын лого бол энэ яг голдон байршдаг болсон. Дээрээс болон доороос одоо зайн яг тэнцүү болж өгсөн. Өмнө яг төөсөд жоохон дээшээ байдаг хэсгийг санаж байна уу? Энэ удаад яг гол руу оруулаад ирсэн юм байлээ. Зүгээр нэг жижигхэн деталь хөөрхөн баг. За уцаа асааж үзье. Hello гэж байна да. За тэгээд swipe up хийгээд бусад хэлээ сонгоод руугаа өргөжүүлж болно. Англи хэл. Монгол. За тэгээд setup manual хийгээд утасынхаа тохиргоог бол өөрчлөлт хийж явчихна. Энэ видеонд бол хэдүүлээ утасны тохиргоог бол хийхгүй. Зөвхөн unboxing-ийг бол багтааж байгаа. Гэтэ энэ дэлгэцийг хараа. Энэхүү видеог та нарт Intel Group-ийн дэмжлэгтэйгээр хүргэлээ. Тэгэхээр Intel-ийн санд болгож байгаа шинэ урамшууллуудын талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол видеоны доор тайлбар хэсэгт холбож өгсөн холбоосоор орж тэдэртэй танилцаарай. За мөн iPhone 11-тэй холбоотой бусад YouTube-руудын болоод Virgin хийсэн ревюнуудыг үзэх юм бол видеоны доор бас тайлбар хэсэгт видеонд холбож өгсөн байх болно. Энэ хүрээд миний unboxing өндөрлөж байна. Хамт байсанд баярлалаа. Хэрвээ энэ видео таалагдсан бол лайк дараарай. Өөрийнхөө сэтгэлдлийг үлдээх юм бол доотлын комент хэсгийг бас ашиглахыг хүсье. Хэрвээ миний сувгт subscribe хийгээгүй байгаа бол доор subscribe гэсэн товчон дээр дараад хажуугийнх нь хонхон дээр бас дараарай. Тэр тохиолдолд намайг шинэ видео оруулах болгон та нарт notification очих болно. Тэгэхээр хамт байсанд баярлалаа. Баяр таа.